За бодлын эзэн подкастын маань ээлжид нэгэн дугаар эхэлж байна. Одоо нэгцээ өгчтэйгээ өнөөдөр генийн түлхүүр гэдэг номны талаар ярилцсанаа. Сайн байна уу гэж. Тримэндээ. Генийн түлхүүр гэж яг юу гэсэн үг вэ? Яг энэ генийн түлхүүр гэдэг номны яг энэ түлхүүр гэсэн утгыг бас асуугаад байгаа шиг байна тийм. Тэгэхээр за ген гэдэг зүйл өөрөө түлхүүртэй гэсэн утгыг илэрхийлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр бидний энэ ген гэдэг зүйл чинь өөрөө энэ нэгдмэл ухамсар гэж нэг бүхэл ухамсар байгаа шүү дээ тийм. Энэ ухамсарын бүхий л одоо мэдээллийг бидний энэ одоо махан биений ген өөртөө хийцэн байна. Тэгвэл энэ нэгдмэл ухамсарын энэ ген чинь өөрөө тийм яг одоогийн байдлаар 64 кодоор кодлогдчихжээ. Тэгвэл тэр 61 код өөрөө одоо бидний амьдрал жижиг бие гэж яриад байгаа нь хувь хүний ойлголтын дээр сүүдэр төвшөнд орж ирж байгаа байхгүй юу? За. Өөрөөр хэлбэл одоо энэ 64 код өөрөө одоо яг хэмжээсээрээ ярих юм бол бүр энэ доод хэмжээсээс ахуулаад дээд хэмжээсийг зааглаж байгаа. Тэгвэл хүн гэдэг амьтантай яг одоо хувь сэтгэлгэн дээрээ одоо байж ах үед тэр хамгийн доод хэмжээс буюу одоо бид нар бол тий 2-3 дугаар хэмжээс амьдарч байгаад одоо 4-оор дамжаад буюу хайрын суралцаад бид нар ингээд 5 дугаар хэмжээс рүү шилжиж орох гэдэг. Зүгээр хэмжээс ухамсарын хэмжээс ахих гэдэг нь одоо ухамсар тэлэх процесс л явагдаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгвэл энэ түлхүүр гэдэг ойлголт тий тэр доод хэмжээсийн өгдөл буюу яг одоо байгаа бид нар өөрөө өөрсдөө бие гэж итгэж байгаа энэ итгэл үнэмшлээ барьж аваад тэр сүүдэр давтамж буюу айцын одоо орон зайнаас тий хэрхэн одоо тэр айцсараа түлхүүр хийж өөрсдийн дээд давтамж буюу энэ дотоод ертөнц рүүгээ нэвтрэх вэ. За. Гэдэг ийм одоо процессыг энэ ном одоо гаргасан. Өөрөөр хэлбэл энэ ном ингээд 64 кодтай код бүр нь сүүдэр, бэлэг, CD гэдэг гурван төвшөнтэй. Сүүдэр давтамж бол тэр чигтээ хувь хүний орон зайн давтамж буюу бие үзэл тийм. Тэнгүүд одоо бэлэг төвшин буюу хайрын суралцаад бусдын төлөө гэдэг сэтгэлд хийж ирдэг тийм. Нийгмийг өөртөө багтааж чаддаг ийм одоо чадвар яас нэгддэг хэсэг. Тэгвэл CD төвшин гэдэг нь бүр одоо ашгуураар нэгдэх. Ашгуураа ингэж одоо нөлөөлөх. Ашгууд ингээ оршиж чадах мэдрэмжүүдийг авах тийм төлөв байхгүй. За. Энэ ном маань болохоор одоо хин гэж хүн бичсэн гэхүү одоо зохиосон гэхүү энэ ер нь ямар учиртай ном байгаад байна. Энэ талаар нэг жоохон дэлгэмүүд тайлбар. Тий, одоо Ричард гэдэг хүн болохоор өөрөө за өгдлөөрөө те нэлээд одоо миний таамаглаж байгаа нэлээд том сүнстэй буюу өөрөөр хэлбэл хүн төрөлхтний өмнө нэлээд өөрийг харьцлагт хийж ирсэн өгдөлтэй хүн. Тэгвэл энэ хүний амьдралыг ингээд үсгэхээр бүр ингээд залуу ахуйгаас ахуулаад ингээд сүнслэг зам мөрийг ууггүй ирж хайж суралцаж явсан. Энэ хүний ухаан ухамсар те өөрөө юм сүнслэг байдлаар дүүрэн сүнслэг үг хэлтгүүдээр дүүрэн те энэ олон тууллаа туулж авч байхдаа яаж хүнд хүргэх те энэ олон одоо дүгнэлт хийгээд нэг юм батцсан байгаа шүү дээ. Тэр ухамсар ингээд бэлэн болцсон байгаа. За энэ үед нь те яг өөрийнх нь дотоод оршихугаас буюу нэгдмэл ухамсараас бидний дотоод оршихуй чинь нэгдмэл ухамсар ахгүй юу? Тэ наанагаас нь цаашлал бүр оршихуй огторгүй гэж цаашаа явна тэ. Цаашаа одоо хэрхэн явахч бид нар мэдэхгүй. За арай наан байгаа зүгээр нэгдмэл ухамсар гэж ярьж. Тэгвэл нэгдмэл ухамсараас энэ Ричард гэдэг хүнээр дамжуулаад өөрийг илчилсэн байна. Өөрөөр хэлбэл даалт ертөнцид байх тэ бидний нэгдмэл ухамсар гэдэг энэ 64 кодны тухай бидлүү одоо дамжуулт орж ирсэн гэсэн үг. Даалт ертөнцөөс. Тэгэхээр энэ одоо бүтцлэгдсэн сайхан одоо ухамсараар дамжуулаад энэ их гол системтэй бууж ирсэн нь одоо энэ ном болчихсон. 2002 онд хэвлэгдсэн ном байгаа шүү дээ. За. Тэ дамжуулт аваад одоо биднийхаар бол баг 20 хэдэн жил болсон. Ийм ном байхгүй. Энэ генийн түлхүүр гэдэг номыг судалж байгаа энэ хүмүүс маань тэгэхээр энийг яг тэгээ даалт ертөнцийн ном одоо даалт ертөнцийн ном сүнслэг ном гэж ойлгох юм уу? Эсвэл энэ хувь хүний одоо хөгжилд яаж нөлөөлөх вэ?
Тэгээ энэ болохоор яг бид нар ингээд даалт ертөнцөө сүнс гэдэг утгаар илэрхийлээ сурсан учраас сүнслэг ном. Бүр ингээд сайн ярих юм бол зөв даалт байх 99% те ил ертөнц рүү одоо буулгасан ном байхгүй. Бидний 1% тарих руу ойлгохоор буулгаж ирсэн ном нэ. Ил ертөнцийн тархины те бидний 1% одоо амьдралаар амьдрал сурсан энэ нэг сүүдэр тархины те айцсан байцсан тархины үг хэллэгийг ашиглаад одоо тэглөө ингээд нэг төвхөлж буулгаж ирсэн ном гэх юм уу? Зөв. Тэгвэл бид нэр болохоор энэ номыг одоо зүгээр тий уншихад бидний өөдөл сэргдэг байхгүй юу? Зүгээр одоо нэг тархиныхаа 1%-аар уншихад тий нэг ч хувь хүрэхгүй аа штэ бүр. 1%-аар энэ номыг уншихад хідэн одоо үг хэлгээр уншигдахад тэр үгтэй холбоотой давтамж бидний биеийн дотор сэргэж байгаа байхгүй. Зөв. Энэ үгнүүдээр энэ үгийг уншиж байгаа тэр одоо үгний хэмнэл давтамжаар бидний биеийн дотор байгаа одоо эрчим үс сэргээд тэг бидний биеийн давтамж өсөж байгаа. Яг ямар давтамж гэхээр бидний ген дотор байгаа нөгөө генийн одоо материал тий доод давтамжаас авахлаад сэргэж байгаа. Зөв. Энэ намыг хэрэг уншиж өөрийн болох хэрээр бидний одоо даалт ертөнцийн чадамжууд нэгдэн гэсэн сэргэн эргэн санаа гэсэн үг. Эргэн саналж явагдах юм шүү дээ. Эргэн санаа гэхээр одоо номыг уншснаар давтамж нь өсөд тэгэхээр өндөр давтамжийнхаа өөрхөн ой санамж ухамсар мэдрэмжүүд орж ирэхийг хэлж байгаа байхгүй юу. Тэгээ өөрийнх нь гэдэг нь зөв урд төрөл авалтуудын зэрэгэлдээ ертөнцүүдийн тий яг одоо зэрэгцээ ингээд оршиж байгаа ухамсар мэдрэмжүүд орж ирнэ гэсэн үг. Бид нэр ингээд 2 3 хэмжээст ингээ амьдраа тий энийг л үнэн гэтгэж байтал давтамж дэвшлээд ороод ирэхээр тийм дахиад зөндөө амьдрал чадамж өвдөлтэй шин мэдрэмжүүд байгаа байхгүй. Их мэдчлэн ингээл хэмжээс ахаал дэвшлээд авах хэрээр бид нар түүнийг санаж эхэлдэг. Санах процесс нь айгуу сонин яг ингээд өөрхөн одоо өнгөрснөөс санаж байгаа юм шиг. Мэддэг юм шиг сандаг байхгүй. За тэгээ байж жишээ нь ингээд 6 дугаар хэмжээс рүү ороод ирсэн байсан чинь 6 дугаар хэмжээсийн ой санамж мэдрэмжүүд бид яаж санагддаг гэхээр ингээд нэг биеинд ингээд нэг давтамж долгион вибрац мэдрэгдээд тэр эрчмийг ингээд эргэн санаа гээд ингээд тэрэн дээр төвлөрөхөөр одоо чинь ямар нэгэн авяас чадвараар орж ирдэг. Тэгээд жишээ нь ингээд хүний бодлыг унших чадвар орж ирж болно. Тэ зүгээр өөрөө автоматар мэдхгүй байж л хүний сэтгэл мэдрэмжийг илүү мэдэрдэг болчих болно. Эсвэл одоо ангаах чадрууд орж иж болно тий. Тэр чинь юу орж ирдэг гэхээр тэр давтамжийнх нь чадвар авяас нь орж ирж байгаа. За. Энийгээ бид нар ингээд дээд төсөөд сэргэх гэж яддаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл бидний одоо даалт ертөнцид орших бидний ингээд ухамсар мэдрэмжийн ертөнц байгаа штэ. За жишээ нь нэг цай гэдэг хүний ухамсар мэдрэмжийн ертөнц дотор тэг яг начиг төрөл авалт хийсэн өчнөө олон дөрүүд бий. Тэр дөрүүдийн одоо ухамсар мэдрэмж бие эргэн санаж байгаа гэсэн үг байхгүй. Тэрийг ашиглаж эхэлж байгаа. Өөрийнхөө дата бааз руу нэвтэрсэн гэсэн үг байхгүй. Тэгээд тэдрийгээ би өөрөө ашиглаж эхлэхийгээ зөв дээд төсөөд ашиглаж байгаа. Нэг тийм одоо мэдээллийн датагаа S гэж нэрлэв. Хүний бие олон S-с тогтдог шиг миний одоо ертөнцтэй миний оршихуй тийм олон ертөнц одоо S-тэл гэсэн үг байна. За. Тэгээд дээд чадамжуудаа бид нар дээдс гэж нэрлээд доодхоо доодс гэж нэрлэждэг. Тэр чинь доодс гэдэг нь өөрөөр хэлбэл тий өмнөх подкастууд жорсон ер нь хүний доод татамжинд амьдрах арга ухаан хомсор мэдрэмжлэл гэсэн үг байна. Тий? За энэ гений дэлгүүр ном нь болохоор одоо ингээд даалт ертөнцтэй угаасаа ингээд холбогдоод ингээд энэ сургалтанд ашиглагдаж байгаа юм. Энэ өшөө нөгөө нэг даалт ертөнцтэй холбогдоогүй сонирхдгүй номон дуртай юм хүмүүс маань их сонирхож байна л да бас. Энэ хүмүүс маань харин энийг уншсанараа энд нар яг юу болчих вэ? За энэ хүмүүс маань уншснаар тий харах өнцөг нь аягүй их болно. Өөрөөр хэлбэл бид нар тий яг ингээд амьдралын богино тарихт орчхороо 1-2 их л удаж 3-4 харах өнцөгтэй тэр тарихтаа гацчихдаг байхгүй. Тэгвэл энэ номыг уншснаар тий одоо хамгийн багадаа 64 харах өнцөг нэгдэх нь шүү дээ. Харах өнцөг нэгдэн гэдэг чинь ухамсар тэлнэ. Ухамсар тэлнэ гэдэг чинь нөгөө авьяас чадварт өөрөө ирэхгүй нэгдэн гэсэн үг байна.
Энэ номуудыг хэн ч уншсан энэ одоо чадрууд нь нэгнэ л гэсэн. Зөв. Тэгээ одоо номыг унших нэг хоёр арга байгаа даш тий. Зөв яг одоо хувь хүний тэр доод одоо бидний бие гэж итгэж байгаа ухамсараас унших. Бидний нэг орцсон тий төлөв аавн буюу өөрхөн дотоод ертөнц рүү буюу тэр том бие ертөнц систем рүү орж байгаа тий. Тэр өөрийн оршихуй бүтээсэн тэр дата база бие систем гэдээ нэрлэж байгаа байхгүй юу? Тэр бие гэд нэрлэж байгаа систем маань тэр өөрөөр хэлбэл далд байгаа 99%-аа бие систем, илд байгаагаа одоо бие гэж ойлгоод байна гэж ойлгож байна тий. Тэгвэл илд далд хоёр чинь нийлээд бие систем л хаад байна. Тамаар ярих юм бол тэгвэл бие систем рүүгээ нэвтэрч ороод бие системийг ухамсараар унших. Яг одоо жижиг бие дээрээ буюу тий хувь хүний биегээр унших хоёр тэнгэр газар шиг ялгаатай байгаа дээ тий. Тэгвэл том биеийг одоо системээрээ ухамсараараа төвлөрч унших. Энэ аргачлалыг бид нэг амьдралдаа одоо шинээр нэвтрүүлж оруулал тий. Яг нэг шинэ зүйлийг хэрэгэл сурдаг нэг юм давалгаа шиг л байхгүй юу? Ингээд хэрэгс сурчих юм бол бид нар энэ 64 ухааныг тий одоо энэ номч сүүдэр, бэлэг, сэдий гэдэг ингээ 3 төвшөнд бичигдсэн байхгүй нэг код. Тэгэхээр бид нар сүүдрийг нэг муу ойлгож байна тий. Одоо хувь хүний сэтгэлгээгээр. Тэгвэл одоо сүнс гэж хэлэхгүй тий бие системээс ингээ харах юм бол бид зүгээр бүх төвшнийг ойлгодог. Уншиж байхдаа бүгдийг ойлгочдөг. Ягдвал том ухамсараар уншиж байгаа учраас. Бүгдийг мэддэг ухамсараар уншиж байгаа байхгүй. За энэ номыг уншсанаар бид нэр одоо өөрийгөө ойлгох гэж ойлгож болох уу? Тийм болно. Энэ номыг тэг яг уншсанаар бид нар зөвхөн дотоод ертөнцөд нээж байгаа шүү дээ. Тэр өөрийгөө олж байгаа аялал байхгүй. Гэхдээ энэ номыг бас нэг унших нэг аргачлалууд байна. За. Жишээ нь одоо энэ дэлхий дээр те бидний эрэхтэй бүгд нэг өөрийн гэсэн өгөгдөл зорилго, өөрөг даалгавар бүглэх орон зайтай ирсэн байгаа байхгүй. Юу бүглэнгээр өөрийн авьяас чадвар өгөгдөл бэлгээрээ энэ одоо дэлхий дээр хийх ёстой ажилдаа ирсэн гэсэн. Жижиг том нь ялгаа авахгүй тий. Тэр хийх ёстой л хийх ёстой. Яах гэж төрсөн? Шалтгаантай болоод төрсөн маш тий. Шалтгаантай болоод төрсөн маа тий. Учир шалтгаантай. Тэгэхээр нэг даалгавартай, хийх зорилготой гэсэн үг тий. Тэнгүүд одоо энэ номнаас юг одоо ухаарч болох вэ гэхээр за төрсөн он сар өдөр одоо тий унсан газар бас ус гэдэг тий одоо нутаг ус. За тэнгүүтээ төрсөн он сар өдөр цаг. Энийг ингээд хийгээд одоо генийн төлхөөрийн профайлыг гаргачтай. За энэний талаар дэлгэрэнгүй мэдээллийг одоо генийн төлхөөр гэсэн сарагийн маань одоо юу YouTube одоо цог байгаа. Тэндээс бичлүүд өгдөг тийм. Бичлүүд байгаа. Тэрийг сонсож аваад өөрсдийн профайлыг гаргачих. За профайл гэдэг нь тий энэ 64 кодыг хүн болгон өөрхөн биеийн тээцсэн байгаа. Бүгдээрээ энэ том мэдээллийн санг өөртөө тээцсэн. Оршихуйг бишээ нэгдмэл ухамсарыг өөртөө тээцсэн явж байгаа тийм үү. Тэгвэл энэ нэгдмэл ухамсарын энэ их чадвар чадамжийг бид нар яаж гаргах юм гэхээр биднийг төрөхөд бидний энэ тархийг нэг програмчлсан 11 код байдаг. 11 төлхөөр. Энэ 11 төлхөөрөө бид нэр одоо профайлыг гаргаж аваад мэдчихнэ шүү дээ. Профайлыг нь өөрийн одоо мэдээлэл гэсэн. Мэдээлэл өгдөл зорилго. Тийм. За энэ профайлыг гаргаад авчингууд тэр профайл дээр яаж ажиллах талаар ингээд одоо ерөнхий ингээд зааварчилгааг одоо сараман тэр YouTube хуудсанд оруулсан маа. Тэ? За тэрийг гаргацсан тохиолдолд яг энэ 11 кодныхоо сүүдрээс нь бид нэр түлхүүртэж ороод тэгээ өөрийнхөө аяс чадварыг нээх хэрэгтэй. Тэгээ энэ профайл нь болохоор тэ эхлээд би энэ одоо арга амьдралд тэ яг бодтоор юу хийх гэж ирсэн юм. Бусад ямар үнцэн нөхөх гэж тэ бусдад одоо нийгэмд юу бүтээх гэж ирсэн. Миний амьдралдаа хийх гэж ирсэн ажил юу юм тэ. Миний ингээд бүр ингээд хамгийн сайн чаддаг одоо энэ орон зайд бүглэх миний одоо чадвар чадамж юу юм гэдэг энийг олж мэднэ. За энийг олж мэдхээс гадна одоо энэ чинь их олон юм тойргоор явдаг байхгүй юу? Тэгээ энэний талаар бид хийж чаад нэг тийм богино хэмжээний анхан шатны нэг мэдгэдэггүй үг сургалт
бас хий гэж бодож байгаа. Тэрүүгээр ороод яг энэ профайл дээр яаж ажиллах хэвтэй юм, хэрхэн аль зам тойргоор яаж явах хэвтэй юм тий. Тэгээ сүүдрээс ингээ уншихтаа яаж унших юм, сүүдрийн уншихтаа бас юу тунгаан бодож ойлгох юм тий. Тунгаан бодох гэж юу юм? Энэ номны зорилго бол тунгаан бодох байна шүү дээ. Тэгвэл энийг бас бид нар өөрсдийнхөө сургалтын арга барилтай холбоод төвлөрөх гэдэг бас нэг систем гаргаж ирж байгаа. Тэ? Тэгээд төвлөрнө гэдэг чинь өөрөө дамжуулалт авна гэсэн үг байхгүй юу? За өөрийн айц дээр төвлөрнө гэдэг нь айцынхаа мэдээллийг л өөртөө татаж авч байгаа юм. Өөрөө ойлгоно гэсэн үг. Өөрийнхөө авьяас билүүдээр төвлөрнө гэдэг нь өөрөө юу чаддгаа ойлгож эхэлнэ гэсэн үг байхгүй юу? Бид нар тэ бидний ноён бодол чинь асар хүчтэй команд өгөх байхгүй юу? За тэгвэл тэ юун дээр төвлөрөхийн тэрэн дээрээ төвлөрөхөд тэрнтэй холбоотой бүх мэдээллийг бид нар зүгээр л урсгаж авах бүрэн чадвартай. Энэ бол зөвхөн бидний өөдөл ахгүй юу? Бидний зүгээр л хүн болсны хамгийн сайн чаддаг ажил нь тэр. Гэтэл хүндээ яг юун дээр төвлөрч амьддгаа ч мэддэггүй, юу бүтээгээд байгаач ойлгохгүй ингээд нэг ухамсаргүй энэ ч угаасаа бидний нөгөө сүүдэр тавтамж буюу энэ намны те доод хэмжээсийн л одоо төөрөгдөл нь тэр байхгүй. Зөв. Ухамсаргүй амьдрах төөрөгдөлтэй байгаа даа шүү дээ. Тэгвэл эндээс яаж харах юм гэхээр ухамсарлаж те бүгдийг наажиглж тунгааж харж мэдэрч ухаарч ойлгож иж эндээс гарна. Тэгвэл энийг хэн одоо илүү сайн ойлгуулж өгч байгаа энэ нам байхгүй. Зөв. 64 одоо төөрөгдөл те 64 энэ доод тавтамжийн одоо биднийг хүлцэн байдаг энэ одоо хүлээснээс тайлбарлах аргыг 64 аргаар тайлбарлаад өгсөн л юм байна. Тэр нь болохоор нэг хүн дээр яг 11 код нь байж идэм байна. Тий. Тэгэж одоо 11 кодны тий 11 одоо сүүдэр давтамжинд буюу доод давтамжинд бид нэр 11 байдлаар хүлэгдсэн байдаг байна. Тий энэ 11 хүлээсээ бид нар ингээд зөв тайлаад чигэж ингээд гой тайлаа явах юм бол бид нар 11 бэлэг давтамж тий 11 төрлийн бүр цоо шин авиасуудаа нээ. Тэгээд тэр нэг төрлийн авиасан татамж хичнээн ч задаргаагаад бид нар мэдэхгүй байгаа байхгүй. Тэг чи энэ код болгоны өөрийнх нь кодлцсон код нь те төмний авиасыг багтаах чадварч байж болно те. Эсвэл яг өөрийнхөө тэр бусдыг чиглүүлэх авиас ч гэдэг юм юу ч хийж болж. Юу ч хийж болохоор байна те. Өөрөөр хэлбэл ингээд бүр даалт ертөнцийн ингээд одоо өөрийнх нь хамгийн гой үнцэнтэй тэг ингээд бүр нууц тэр одоо огшим алмаз одоо юу гэдэг те хамгийн үнцэнтэй юм л нэвтэрч орлож байгаа арга нь байхгүй. За ингээд бэлэг авиасаа нээснээр таны амьдралд өөрчлөлтүүд нь яаж гарч байна? За яг энэ нөгөө бодит туршлагаар яригдж байгаа мэдрэмжээ хуваалцж байгаа болохоор юу нь бол нөлөөлөх чадвар амар нэмэгдсэн. Яг ингээд зөв тархиараа ярих нэг өөр яг нэг төлөв аваад энэ авиас чадрын төлөвүүд нь дээд одоо тавтамжин дээр төвлөрөөд байж байгаа нэг өөр байхгүй. Төлөв авах гэдэг чинь ингээд бид дээд авиас чадвар дээр төвлөрсөн байгаа гэсэн. За энэ үед ингээд орж иж байгаа дээдсүүд тэдгээр ингээд тэдэр ингээд бидний тархи руу ингээд одоо бодит амьдрал руу шилжиж орж ирдэг буюу авиас чадвар ингээд бодитор бидэрт ингээд сууж очиж байгаа байхгүй бидний одоо энэ махан биений мэдрэмж бидний ингээд нэг доод татамжинд байсан чадрууд ингээд нэмэгдсээр хагаад нэг мэтгэд л одоо даалтын энэ эрчим энергийн мэдрэх чадвар сайжирч байна. Тийм зөв зөвөр ингээд байдаг хүн байсан бол одоо хүний сүнсийг унших чадвартай болж байна. Тэ тэр хүн яг юу бодож байгааг нь мэдэрч байна. За бүр ингээд юмны учир шалтгаан гаргалгаа гэх гүн рүү норж мэдэрдэг боллоо тийм. За ухамсар гэдэг ямиг эзэмшээд ухамсарыг ингээд ойлгож эхэлснээр бид нар энэ ухамсараар дамжуулаад амьд болгоны ухамсарт нөлөөлж болохоо ойлгож байна. За өшөө бүр даалт ертөнцөөр орд те бүр даалтын даалт дээр дээдийн дээд чадруудаа хүртэл бид нар очиод ямар ингэ зөвхөн ухамсараа дамжуулаад тандаад болоод мэдчихэж болж байна те. Одоо яг энэ чадраа нээж эхлэхээр тандалт буюу бидний энэ даалт ертөнцийн тэгээ бид нар өөрсдийнхөө нүдэнд харагдахгүй мэддэхгүй байгаа тэр эрчим энергиудыг ингэ тандаж мэдэрч чаддаг болж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл даалт ертөнцийн маань чадвар нэгдэж эхэлснээр даалтыг бид нар мэдэрч ашиглаж хүний нөлөөллийг амьдралтаа гаргаж чаддаг болж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайн хүн дээр ингээд төвлөрөө те за ингээд нэг цөрхөн урдн дээр төвлөрөхөд цөрхөн урдныхаа байдал мэдэгдэж байна. Түүнийг засч залруулж болж байна те. За тэгвэл би бүр одоо өндөр дээд чадамжууд дээр төвлөрөнгөт тэдний одоо бууж ирэх эрчмээр доод татамжинд байгаа хүмүүсийг засаж те засал хийж болж байна, ангааж болж байна. Тэгээ ухамсарын чөлөөтэй тэлж болж байна. Тэр атгаа ухамсар дотор нь орж ирээд нөлөөлж байгаа тэр сөрөг
одоо dots гэж яриад байгаа шүү дээ. Тэдний энэ мэдрэмж одоо ухамсарыг хүртэл чөлөөлж болж байна. Тэг. Ингээд бүр одоо энэ бол зөвхөн миний л хувьд те миний одоо өгдөл бол нэг ухамсар тэлэх гэдэг нэг ажил шүү дээ. Энийгээ би ингээ ойлгоход л энэ чадварыг нэмэгдэж байгаа байхгүй. Энэ чадварууд чинь те урд нь яг энэ рүү ороогүй байхдаа байгаагүй шүү дээ. Тэгвэл орохоор байна. Энэ чадварууд маань хүн болгонд яг ижлэхэн байдгүй эсвэл өөр чадварууд байдгүй тийм. Өөр байдаг. Энэ нь тухайн хүний өөрийнхөө дээр далд ертөнцийн ертөнцид оршиж байгаа тий өөрхийн бие системийнхэн одоо хэмжээ дата базаас шалтгаална. Түүнээс гадна өөртөөхөн төрсөн он сар өдөр цагаар тий одоо нэг профайлаараа ялгаа түрүүний профайл ярьсан шүү дээ. Тэн дээр нөгөө өгдлүүд нь байсан шүү дээ нэр нь тий өгдөл зорилго. За тэр профайлынхаа сүүдэр татамжин дээр байвал тэр хүн нэг өөр тий. Тэгвэл бэлэг татамж руу шилжихэд тэр хүн шалгуур тий бүр ингээд далтын чадварт нэгдэж шүү. Тэг хэмжээгээрээ тий бүр илүү их сэтгэлдээ сэтгэлийн орон зай тамтай бусдыгаа ингээд сэтгэлдээ багтаадаг. Тэднийхэн төлөө сэтгэдэг боддог тий. Өөрөөр хэлбэл ингээд дэлхийгээ Монголынхаа ингээд өөрхөн дотор багтааж чаддаг байхгүй. За дэлхийн ирээр. Тэгэд хиний ухамсар хамгийн том байна. Түүн дотор бусд нь оршноо. Тэгвэл тэр одоо том ухамсартай нь бусдаа нөлөөлнө. Тэгэхээр бид нар ингээд аяас чадраа нээснээр тий энэ далдад эзэмшихийн чадруудаа эзэн сууж эхэлснээр бид нар одоо энэ дэлхийг өөрчилж болно. Энийг бид нар санааны зоргоор ерөөсөө өөрчилдөг. Оршуутай хэн нэгдэж. Тий амьдралтай хэн нэгдэж. Түүний дагуу л өөрчилдөг. Угаасаа энэ чадвар чадамжууд сэргээд эхлэхээр бид нар одоо өөрсдийгөө засаж эхэлдэг байхгүй юу? Өөрсдийн тэр доод татамжийн, сүүдэр татамжийн сэтгэлийн хор те сэтгэл хөдлөлийн авталтын байдлаар бид нар өөрсдөө алган дээр тайсан шиг харж засаж янзалж чадна. Өндөр татамжаар орсноор. Тэгээд одоо хүн шиг хүн болно. За хүн шиг хүн болоод эхлэхээр их игэл болдог, энгийн болдог. Одоо хитээцэн шунлаас ангижирдаг те. Бүх юмыг хийхдээ бусдын сайн сайхныг төлөв. Оршихын хэмнэлтэд нэгдчил хийж эхэлдэг. Доод давтамжууд маань одоо бидний түлхүүр дээшээ гарах түлхүүр. Тэгэхээр ерөөсө тэднэрийгээ засалж янзаж түлхүүрдчээж онгойлох түлхүүрээ онгойлгочж тэр авьяас бэлгүүдээ олно гэсэн үг юм шүү дээ тийм ээ. Тийм. За одоо энэ наман дээр нэг ариун шархны тухай яригддаг. За тэр нь одоо бидний генийн профайл дээр бас гарч ирдэг. Тэр ариун шарх гэдэг код өөрөө одоо энэ генийн түлхүүрийн нэг код лахна шүү дээ. Бидэрт альт код нь ирсэн байж болно. Заримд нь одоо 60, заримд нь 64 те заримд нэг нь 20 ч ээж болно. Тэг бүгдээрээ биш зөв аль нэг л код нь бидний ариун шарх гэдэг одоо профайл дээр одоо тойрогт байдаг. Тэр кодны сүүдэр хэсэг нь бидний амьдралын хувь тавилан бүтээдэг байна. Тэ? Бидний одоо амьдралын тууллыг бүтээж өгдөг. Тэр сүүдрийг бид нар түлхүүрдэж тэ тэр ариун шархны цаана буюу бэлэг тэр сэдий төвшний авьяасаа нээснээр бид тэр зөвхөн тийм томоор амьдрах боломжтой болдог. Бие системийн өндөр давтамжуудыг мөнхийн орших боломжтой болно. Бүхэн хөдлөө тийм. За ингэж чадсан хүмүүс зүгээр л одоо энэ дэлхийг өөрчлөгч нар болно. Бидний нөгөө 13 дугаар зууны бидний өвөг дээдсүүдтэй яаж өөрчилсөн яг энэ аргаар өөрчилсөн баг. Тийм тий. Тийм. Тэгэхгүй за бид нар ингээд сүүдрээ одоо түлхүүрдэж түлхүүрээ ойлгоцсон тий. Хаалга түлхүүрдэж аваад дотор нь байж байгаад гатаа түлхүүрдчихдэг шүү дээ. Тийшээ бид нар сүүдрээ ингээд түлхүүрээ засахгүй тий яг тэр түлхүүрээр дамнуулаад далд ертөнц рүү орж ирээд байж болно. Гэтэ бид нар тэр сүүдэр буюу тэр айцтайгаа нүр тулахгүйлаад бид нар өөрийн ирэхгүй тэр жижиг татамж руу унаад байдаг байхгүй юу? Жижигчээд байдаг. Тэгэл төлөө авч иж томорчаа тий. Төлөөсөө хахаар жижиг болж. Тэгвэл жижигэн болохгүй байхын арга ерөөсөө энэ бүх түлхүүрээ ахиж ашиглахааргүй тий. Зэгцлээд ов онгорхоо болго. Түлхүүр ашиглаж орж ирдэг. Тийм татаад ертөнц биш тий. Зүгээр юм нээлттэй тийм одоо сүүдэргүй болго. Тийм бол та зөвөр үргэлж чинь том оршихугаараа том одоо давтамж өгөгдөл мэдрэмжээрээ оршиж болно. Цоожгүй, хайрцаггүй байх хэрэгтэй гэдэг юм шүү дээ тийм. Цоож байцаггүй. Ийм байж чадах юм бол тий ердөө 10 монгол хүн ердөө 100 монголчууд хүчлэг байна. Энийг зөв чадна.
За бид нар одоохондоо тий үнэхээр ингээд түлхүүрээ хайчиж арай амжаагүй л энэ тий. Гэхдээ хайцгаач байна. 11 түлхүүртэйсэн бол тий ядаж одоо зарим нь одоо нэг 10 түлхүүртэй. Ядаж зарим 9 түлхүүртэй л байна заяа. Бас нэгдэж байна тий. Тэгээ энэ нэгдгийн хэрээр бидний одоо үүдэл чадамжуудаа бид нар үнэхээр боддоор мэдэрч байна. Үнэхээр боддоор ухамсарт хэлж байна. Үнэхээр энэ чадамжуудыг ингэж ашиглаад хэрхэн өөрчлөлт гарч байгааг бодит амьдралтай мэдрээд байгаа байхгүй. Тийм учраас ингэ том дуурч байна тийм. Тийм учраас засан янзлан тийм шинэ хүн болгоно. Таныг дотоод ертөнцөөр чинь зөв чөлөөтэй оруулна гэдэг ийм том дуурч чадж байгаа. Яг бол энэ бидний сэтгэл багтцсан арга нь байна. Чадвар нь байна, чадамж нь байна, дээд төсүүд нь байна. За баярлалаа гэдэг өнөөдрийнхөө подкастыг энэ хүргээд өндөрлөө. Тэгээд манайхан бодлын эзэн подкастаа шеэрлээ түгээгээрэй. За баярлалаа.